За сайн мэцхан уу. Ингээд хамгийн ихний бичлэг гадаад ба дотоод шүүрлийн булчирхааны талаар бичлэгийг хөшнө. Оруулахгаас сууж ийн. Тэгээ гадаад бичлэгийг хийж байгаа болохоор гадны дуучмаас орж маадгүй, эдит хийж амжихгүйгээр шууд бичлэгээ байршуулахаар шүү. За шүүрлийн тогтолцоог ерөнхийдөө бол гадаад шүүрлийн булчирхааны хэсэг, дотоод шүүрлийн булчирхааны хэсэг гэж хоёр хэсэгт яг шүүрлийг хэрхэн ялгаруулж байгаагаар нь хувааж байгаа. За яагаад ингэж хоёр ангилаад байгаа вэ гэхээр гадаад шүүрлийн булчирхаанаас шүүр шууд гадагшаага тусгаад цоргоор яг тухайн хөндөд ингэж асгардаг. За жишээлх юм бол нулимсны булчирхай гэдэг маань өөрөө гадаад шүүрэлтэй орно. Тэгэхээр нулимсны цоргоор сугаар нулимс гадагшаага гарна гэсэн үг хаана шүү дээ. За хөлсний булчирхайд ялгарсан хөлс ерөөд бол хөлсний тэр цоргоор гадагшаага нэгдсэн цоргоор хөлс гадагшаа ялгарч гарна гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү байдлаар хөлс маань дулааны зохицуулалт орох жишээтэй. За тэгвэл гадаад шүүрлийн булчирхаанаас ялгарч байгаа шүүрэл нь ялгарч байгаа хэмжээний хувьд их хэмжээгээр ялгардаг. Тэгээд тусгай цорготой эд эрхтний хөндөд нэгддэг. Тэгээд тодорхой нэг үүрэг гүйцэтгэдэг мэдээж ойлгомжтой тий. Тэгээд шүүрлийн хэмжээ ихсэж багасаад ямар нэгэн өвчин үүсэхгүй. Ийм онцлогтой байна. За гэтэл дотоод шүүрлийн булчирхайны хувьд яадаг гэхээр ялгарч байгаа шүүрлийн хэмжээ нь бага. Гисэн хэрнээсээ хүчтэй нөлөөтэй. Тэгээд тусгай цорго бол байдгүй. Тэгээд нийтдээ гадаад шүүрэл нь тодорхой эд эрхтний хөндөд нэгдэжсэн бол дотоод шүүрлийн талаараа зэрэг цусанд нэгддэг. Тэгэхээр цусны урсгалаар дамжаад тодорхой эд эрхтэнд очоод болцсон солилцооны зохицуулгыг нь хянах байдлаар ч юм уу идэвхжүүлэх ч юм уу эсвэл унтраах байдлаар нөлөөлтгөө гэсэн үг. За дааврын хэмжээ ихсэх эсвэл ялгарх дааврын хэмжээ багассан тохиолдолд өвчин үүсдэг ийм онцлогтой. Тэгэхээр гадаад болон дотоод шүүрлийн булчирхаанууд нь өөр хоорондоо ялгаатай гэдэг байна. За гадаад шүүрлийн булчирхаануудад ямар булчирхай ордог вэ гэхээр шүлсний булчирхай орж ирнэ. За шүлсний булчирхай гэхдээ шууд шүлс маань амны хөндөд ялгардаг шүү дээ, тий. За тэгээд нулимсны булчирхай орж ирж байна. За хөлсний булчирхай, тосны булчирхай болон илэг гэсэн эдгээр булчирхайнууд гадаад шүүрлийн булчирхаанд ордог байна. Тэгээд илгэний хувьд л гэхэд өөрөөсөө цөсийг нийлэгжүүлээд тэгээд цоргоор цөсний хүүдэр рүү ерөнхийдөө цөс маань орж ирэх нь шүү дээ. Тэгээд ялгарсан тэр цөс маань нарийн гизлүү цоргоор дамжаад орох боломжтой. Ингээ өөх тосны задрал ерөнхийдөө оролцсноо гэсэн үг хаана. За дотоод шүүрлийн булчирхайн жишээ гэх юм бол нойр булчирхай байна. За бэлгийн булчирхай, өнчин тарих, бамбай булчирхай, сэрээ булчирхай болон бүрний дээд булчирхай маань дотоод шүүрлийн булчирхаанд ордог онцлогтой байна. За дараагийн хоёр булчирхай бол маш өрүүц хоёр булчирхай. Яа тэгэхээр холимог шүүрэлтэй булчирхай гэж үздэг. Тэр холимог гэхээр тухайн булчирхаанаас гадаад шүүрлийн хэсэг ч гэсэндээ ялгарна эсвэл дотоод шүүрлэгч гэж явна гэсэн үг тий. Тэгээд маш тод жишээ нь бол нойр булчирхайгаар орж ирдэг байхгүй. Тэгээд нойр булчирхай яадаг вэ гэхээр гадаад шүүрлийн хэсэг нь нойр булчирхайхаа 97%-ийг эзэлдэг. Тэгээд ациносис гэсэн нөхдөд орж ирдэг тий. Ациносис. За эдгээр эсүүдээс хоол задлагч энзим өөрөөр хэлбэл нөгөө ферментүүд маань ялгараад нарийн гидсэнд орж ирж тэр задралуудыг хариуцдаг гэсэн үг хаанч тий. Харин дотоод шүүрлийн булчирхааны хэсэг гэхээр нойр булчирхайн Лангер-Гансын арал орж ирнэ. Тэгээ Лангер-Гансын аралд маань нөгөө альфа болон бета эсүүд маань байдаг. Альфа эсээс нь глюкагон, бета эсээс нь инсулин илгарч идэг ийм онцлогтой байна шүү дээ. Тэгэхээр нойр булчирхаан дээр бол гадаад шүүрлийн булчирхаанаас нь ферментүүд ялгардаг байх нь. Дотоод шүүрлийн булчирхаан хэсгээс нь дааврууд ялгардаг гэсэн үг хаана тий. За дараа нэгийн холимог шүүрэлтэй булчирхай дээр энэ бэлгийн булчирхаанууд орж ирдэг. Яа тэгэхээр жишээлх юм бол өндөвчнөөс гэхэд энэ бэлгийн даавар ялгарна. Дотоод шүүрлийн булчирхааны хэсэг гэсэн үг тий. Гадаад шүүрэл гэдэг дээр нь болохоор зэрэг өндгийс боловсрч ялгарч байгаа тэр процессыг хэлээд байна гэсэн үг. За төмсөн дээр ч гэсэндээ эр бэлгийн даавар ялгарах, за сперм ялгарах гэсэн хоёр процесс маань орж ирж байна гэсэн үг хаана. За одоо тэгвэл тухайн энэ дотоод шүүрлийн булчирхаан дээр ялгарсан даавар хаана очиж ялгарч байгаа юм бэ гэдгээсээ хамаарал үйлчлэл нь 3 хэсэгт ангилдаг. Автокрин, паракрин болон эндокрин. За автокрин нь яадаг вэ гэхээр тухайн эсээс ялгарсан даавар маань яг өөртөө нөлөөлнө гэсэн. Өөрөөр хэлбэл эсийн төвшөнд өөрийнхөө үйл ажиллагааг хянан зохицуулах зорилготойгоор ялгардаг. За жишээ нь тестостерон орж ирж байна тийм. За дараагийнх нь паракрин. За паракрин гэхээр тухайн эсээс ялгарсан
даавар маань зэрэгцээ байгаа идэд ерөөхдөө бол диффузээр тарахад тэгээд нөлөөлнө гэсэн үг байна. Жишээлх юм бол өсөлтийн даавар маань яг ийм зарчмаар ажилладаг байна. За тэгэхээр паракрин дээр анхааруулах зүйл нь цусны эргэлтээс орохгүйгээр яг эд хооронд диффузлэгддэг гэдгийг анхаарах хэрэгтэй. За эндокрин гэж юм те. Эндокрин гэхээр ялгаруулсан тэрхүү даавар маань цусны эргэлтээр дамжаад хоолын зайд буюу алс зайд байгаа бай эстэй очиж эсвэл бай идэрхтэндээ очиж нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр нөлөөллөөр нь их үг 3 ангилдаг байна. За одоо бүгдээрээ булчирхайнуудаа харъя. За өстөө уучлаарай гадаа бичлэг гэж болохоор ингэж тараад байна. За дээд хэсэгт болохоор зэрэг энэ хэсэгт боргоцоо булчирхай харагдчих тийм. Тэгэхээр боргоцоо булчирхайнаас мелатонин ялгардаг. Тэгээ энэ маань өдөр шөнийн хэлбэлцэлд ерөнхийдөө оролцоод явдаг юм даавар байгаа. За дараагийнх нь болохоор зэрэг энэ гипоталамус орж ирдэг. Байрлал нь өнчин тархины дээр. За энд ингээ өнчин тархи байлаа гэж бодоход яг дээд хэсэгт нь W хэлбэртэй бүтэц орж ирдэг. За тэнгуутаа энэ гипоталамус дээр өнчин тархины үйл ажиллагааг ерөнхийдөө хянан зохицуулах үүрэгтэй гэж явдаг. За өнчин тархины хэсэг өмнөд болон хойд гэсэн хоёр хэсгээс ерөнхийдөө хуваагдаад тус бүрээс нь онцлог дааврууд ялгардаг. За хоолойны хэсэгт бол бамбай булчирхай харагдаж байна. Мөн бамбай дэрэгдэх булчирхай байдаг. Тэгээ энэ хоёр булчирхайны хувьд бол одоо цусан дах кальцийн хэмжээ ихссэн багассан үед одоо зохицуулахын үүрэгтэй дааврууд ялгардаг онцлогтой. Тэгээ бамбай булчирхай бол нөгөө талаараа бодис ялцаанд мөн дээрээс нь сэтгэл хөдлөл тэр дундаа эерэг сэтгэл хөдлөлт маш чухал үүргийг гүйцэтгэдэг байна. За сэрий булчирхай гэхээр шууд дархлаа дотроо бүр Т9-ийн ялгаран хөгжил маань тийм уст явагддаг. Тэгэхээр түүнтэй холбоотой даавар нийлэгчдэг гэсэн. За илгийг бол бүгдээрээ ярьсан байгаа. Цүс энд нийлэгчдэг. Тийм болохоор яг гадаад булчирхай хэсэгтээ бол илүү маань жишээ орж ирдэг. За дараагийнх нь болохоор зэрэг нойр булчирхай орж ирж байна. За нойр булчирхайнаас бол нөгөө гадаа шүрлийн хэсгээс хоол задлах ферментүүд дотоод шүрлийн хэсгээс цусан дах сахарыг хэмжээг зохицуулдаг дааврууд ялгардаг онцлогтой. За бөөрийн дээд булчирхай орж ирж байна. Бөөрийн дээд булчирхайнаас ерөөхдөө бол шээс хорих даавар, мөн дээрээс нь стрессийн даавар болон адреналин. Адреналин чинь өөрөөр эпинефрин гэж орж ирдэг онцлогтой шүү дээ, тийм. Тэгэхээр бөөр гэдэг маань стресс, мөн дээрээс нь тэмц эсвэл зүгт гэсэн хариу үйлдэлтэй холбоотой гэж тогтоочвол амархан байдаг. За өндөвч энэ бэлгийн дааврууд, за төмсөг эр бэлгийн дааврууд ялгаруулдаг ийм одоо булчирхайнуудаас бидний булчирхайнуудыг агуулдаг байна. За яг булчирхай, тухайн булчирхайны нэр, булчирхайнаас ялгардаг даавар, за эстасаар. За тэгээд тэр дааврын үүргийг 10 дугаар ангийн энэ сурах бичгээр бүр маш гээд бүтэнгийн баг ингээ харуулсан хүсэлт байдаг. Тэг яг өнөөд маргааштай энэ хүслэгтээ маш сайн хараад орчуул зүгээр. За гипоталамусыг багш нь хэлсэн өнчин тархины үйл ажиллагааг хянан зохицуулдаг. За өнчин тархины хэсэг маань урд хэсэг, ард хэсэг гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Тэг яг энэ хэлбэрийн цээжлэхдээ та яг тухны хэсэг, байрлах, харгалзах энэ хэсэг, өмнөд хэсэг гэж явдаг байхгүй. Дагцны хэсэгт байрлаж байгаа хэсэг нь болохоор арын хэсэг гэж явдаг. Тэгээ өмнөд хойдыг бас өнчин тархин дээр яаж ялах вэ гэхээр энд байгаа бүндгөрөөр энэ бүндгөртэй талд нь байгаа нь өмнөд хэсэг, эсрэг талынх нь арын хэсэг гэж цээжчихэд амархан байдаг. За тэгээд харах юм бол энэ хараа өнчин тархины арын хэсгээс шээс хорих даавар болон окситоцин ялгарч байгаа. Гэтэл урд хэсгээс бусд нь ялгарч байгаа байхгүй юу? Бамбай, бөөрийн дээд булчирхай, за тэгээ нөгөө сүүний одоо даавар тий, пролактин, өсөлтийн даавар, нөсөөжүүлэгч даавар гэх эдгээр нь бүгдээрээ өмнөд хэсгээс ялгарч байгаа. Харин арын хэсгээс шээс хорих даавар болон окситоцин хоёр ялгарч байгаа. Тэгэхээр ингээд цэжчихвэл бүлэглээ цэжчихвэл амархан бааз. За бамбай булчирхай хэсгээс л тироксин болон кальцитон. Кальцитонын гэдгийг манайхаа цусан дах кальц буурсан одоо бууруулах үүрэгтэй даавар гэж чичиж. Өөрөлдөх юм бол цусан дах кальц хэд их боллоо. Тэнгууд тэр хэмжээг бууруулахын тулд яслуу кальцийг шимдүүлдэг гэсэн. За ийм үүрэгтэй даавар ханаа. Харин бамбайн дэрэгдэх булчирхай саяхан яг эсрэг үүрэгтэй даавар ялгардаг. Энэ хараа цусан дах кальцийн хэмжээг нэмэгдүүлэх үүрэгтэй даавар энэ PTH ялгардаг онцлогтой байна.
За бөөрийн дээд булчирхааны хувьд хоцлог болон тархилэг гэж хоёр ангилагддаг. Энийг бас маш амархан зэжилж олно. Одоо тархилэг давхраанаас эпинефрин, норепинефрин буюу нөгөө адреналин ялгардаг. Тэм цэцвэл цогтмаад. Харин хоцлог давхраанаас энэ хараа бэлгийн давар тестостерон гэсэн. Мөн дээрээс нь стрессийн давар чинь хоцлог давхраанаас ялгарчдаг байхгүй. За нойр булчирхай бол инсулин глюкагоныг ялгаруулна. Эр бэлгийн давараас андроген, эр бэлгийн булчирхаанаас андроген, эм бэлгийн булчирхаанаас эстроген болон прогестерон ялгардаг тийм. За цэрэг булчирхай бол тимозиныг ялгаруулдаг. Тэгээ тимозин маань Т-ийн одоо тэр хөгжилт чухал үүрэгтэй давар байгаа. За боргоцоо булчирхай мелатониныг нийлэгжүүлдэг. Энэ нь өдөр тутмын буюу хоногийн хэмнэлт чухал үүрэгтэй даваа. За өнчин тархины бүтцийг болох шин түрүү хэлсэн. Өмнөд хэсэг, хойд хэсэг гэдгээ маш сайн тогтоох хэрэгтэй. За энэ хүртэл анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд бүгднийхээ нийт нь амжилт. Баяр таа.